За Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллах хэвээр түүний дотор газар тариалангийн үйлдвэрлэл, төмс хүнсний ногоо үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд, хувь иргэд, өрхийн аж ахуйн нийт хамт олондоо Агромаштек компанид байгуулагдсны 5 жилийн баярын мэдлэгийг өргөн төвшүүлье. Мянга 959 онд Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны 3 дугаар бүг турлаас Атар газрыг эзэмшиж, хурал будааныхаа хэрэгцээг өөрсдөө хангах шийдвэр гарснаар Монгол оронд газар тариалан эдийн засгийн бие даасан салбар болон хөгжих үндэс суурь тавигдаж, улмаар 30 жилийн дараа буюу 1989 оны байдлаар Монгол орны тариалангийн эргэлтийн талбай 1.3 саяга, тарих талбай 837.3 мянган гаад хүрч, үр тариа 840 мянган тонн, төмс 155.3 мянган тонн, хүнсний ногоо 59.5 мянган тонн. 1 сая 27,300 тонн тижээлийн нэгжтэй тэнцэх таримл тижээл хадлан бэлтгэж байжээ. Энэ үед Монголын хөдөө аж ахуйн салбарт 200 гаруй нэрийн 70 гаруй мянган техник ашиглагдаж, 3200-аад тоног төхөөрөмжтэй засвар үйлчилгээний 115 газар үйл ажиллагаа явуулж байлаа. Гэвч 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжснээр өмнө нь төрөөс тэтгэгдэж байсан үр тарианы аж ахуйнууд санхүүгийн хувьд бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор үр тариа үйлдвэрлэлийн салбар тасралтгүй уруудаж эхэлсэн. Дэлхийн нийтийг хамран эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөө ихссэн, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө санхүүгийн чадвар суларсан, мэрэгсэн ажилтан мэрэгжилтний тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалan 2007 оны эцэс гэхэд тариалангийн нийт талбайн 30 гаруй хүн хувийг ашиглаж, хэрэгцээт буудаан дөнгөж 24.9%, хүнсний ногооны 47%, төмсний 86%-ийг тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байлаа. Тиймээс Монгол улсын засгийн газраас 2008 оныг хүнсний хангамж аюулгүй байдлын жил болгон зарлаж, мах, сүү, гурил, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болох зорилтод дэвшүүлж, Атрын 3 дахь аян тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажилласан билээ. Ингээ хөтөлбөр маань яваад эхлэхдээ зэрэг хамгийн том бэрхшээл юундаа байсан бэ гэхдээ зэрэг ерөөсөө техник тоног төхөөрөмж болгоо хийчих. Одоо нөгөө хүрзээр газар хагалдаг хэмжээр үгээ баг юм маань яваад ирсэн байна. Нөгөө сангийн аж ахуй тижээлийн аж ахуй гэж байхад байсан нөгөө тоног төхөөрөмж чинь металлан болоод хятад руу хогийн төмөр болоо яваад өглөө. Гэхдээ чи одоо юугаараа энэ тариалан сэргээх юм бэ? Тэгэхээр хамгийн том хөрөнгө оруулалт энэ чинь техник тоног төхөөрөмж байна штэ гэдэг ийм тооцоо судалгаа гарч ирсэн. Тэр үед бидний тооцоогоор нэг 250 орчим тэрбум төгрөгийн анхны хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ийм тооцоо гарсан. Тэгээд 2008 онд улсын төсвүүдээр 30 орчим тэрбум төгрөгийг тэр үед баталж өгч анхны энэ техник тоног төхөөрөмжийн шинжлэх ажил ингэж эхэлсэн түүхтэй юм байна. 30 жилийн настай хөгшин техникүүдтэй манай тариаланч төлөвлөсөн байсан. Нөгөөх нь эвдрээд явахгүй. Засыг ихтэй зэрэг сэлвгийн зах дээр байхгүй болсон. Тэгэхээр ерөөсөө энэ бодлого бол цогцоороо шинийг худалдаж авъя, хуучныхан сэргийн засыг додомдъя. Тэгжээж бид нар энэ гараанаас хөдлөхгүй болохгүй нэ гэдэг. Тэгээд энэ Агромаштек компани тухайлбал тэр үед Оросын холбооны улс одоо Эсэнгийн орн гэж ярьдаг байсан. Эсэнгийн орноос нийлүүлэгжсэн тэр бүх үйлдвэрлэгчтэй харьцсан. Анхны техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх үнийн саналаа авчихсан. Тендерт шалгараад Т150 трактор Амичк гэдэг одоо энэ Сибирт үйлдвэрлэдэг өрлөөрүүд, хавх техникүүд бас одоо энэ хөрс зэрэгэлдээ оронд хамгийн сүүлийн үед гарч ирсэн технологийн техникүүдийг нийлүүлэх энэ тендер шалгарч анхны техникүүдийг нийлүүлж ирсэн ийм юутай. За Агромаштек компанид байгуулагдсан энэ онцлог нь бас өөрөмц онцлогтой. Яг гэвэл социализмын үед бол хөдөө аж ахуйн хангамж гэсэн ийм цогц том газар байгуулагдсан байсан. За дээр нь механикжуулалтын эрдэм шинжилгээний хүрээлэн гэж бас юм байсан. Өөрөөр хэлбэл газар тариалангийн техник технологиг цогцоор нь шийддэг. Түүний одоо шинжилх ухааны үндслийг гаргадаг. Дээрэс нь техникийн хангамж, сэлбэгийн хангамжийг бүгдэлтэн зохион байгуулдаг ийм салбар байсан. За энэ зах зээлийн үед энэ салбар одоо байхгүй болсноос газар тариалангийн үйлдвэрлэлд тодорхой бэрхшээл гарч ирсэн. За энийг шийдвэрлэх үндсэндээс Агромаштек компани байгуулагдсан. За
За гол зорилго нь бол юу гэхээр газар тариалан эрхэлж байгаа хүмүүст техник технологийн шинжилгээ хийх, сэлбгээр хангах, мэрэгжлийн зөвлөгөө өгөх, техник үйлчилгээг бий болгох. Бид нар яамнаас ямар бодлого барьж ирсэн бэ гэхдээ зэрэг ерөөсөө аж ахуйн нэгжүүд маань техник авчираад ингээ хаяад явж болохгүй шүү. За өнөөдөр та нарт тендер шалгарлаа. Хойдон жил бид нар та нараас сэлбэгчийн хаа байна. Эннийхээ арын залгааг та нар яаж хийх юм бэ? Техник гэдэг юм чинь нийлүүлээд мартаад явдаг асуудал биш ээ. Тийм учраас та нар мэрэгжлийн улс байна. Сэлбэгийнхээ асуудлыг цуг шийдэрэй гэж бид нар гэрээн дээрээ хүртэл заалт нэмж тусгаж ингэж явж ирсэн. Тэгээ энэ компани маань тэр ажлуудыг өөрснийхөө хөрөнгөөр чин хүслээр хийсэн. Тэр хэрээрээ өнөөдөр тэр анхны нийлүүлэгжсэн одоо 2008 онд нийлүүлэгжсэн техникүүд маань өнөөдөр бас энэ цаг үеэсээ хоцорчихгүй ажиллаа хийгээд үүргээ гүйцэтгээд сэлбэг запас нь онгамжтай эвдэрсэн бол дорн засаад янзлаад өгчдөг ийм үйлчилгээтэй болж энэ хөгжлийн шинэ гараа руу орж эхэлсэн. Ийм л одоо учиртай байна. Атрын 3 дахь аяны 3 жилд улсын төсөв болон тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 49 тэрбум, Оросын холбооны улсын банкны зээлийн их үүсвэрээр 11.5 тэрбум, нийт 60.5 тэрбум төгрөгийн техникийн шинжилэл хийж, зүтгэх хүчний трактор 501, үр тарианы компани 144, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин 620 ширхгийг импортоор авч, аж ахуйн нэгж иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зүтгэх хүчний тракторын 80%, ургац сураах техникийн 65%-ийг шинжиллээ. Агромаш Тех хязгаарлалтанд хариуцлагатай компани 2008-аас 2011 оны хугацаанд үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зарласан газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд амжилттай оролцож 6 нэр төрлийн 436 ширхэг техник тоног төхөөрөмжийг нийлүүлэн баталгаад засварыг хариуцсан ажилласан байна. 2011 оноос эхлээд бүтээн хятад ард улсын YTO брендинг улсын нэгдүгээр тракторын үйлдвэртэй хамтран ажиллаж Хятадаас төгсний техник оруулж ирж байгаа компани маа. Бид өнгөрсөн хугацаанд нийтдээ Оросын холбооны улс болон Хятадын бараг 20 гаруй компанитай хамтарч ажиллалаа. Эдгээр компаниудыг бид сонгон шалгаруулахдаа тухайн техник технологийн одоо Монгол орны хөрс технологи тохирсон байдлыг харгалзан үзэж үгний хувьд хямд эргээгээд борлуулалтын дараах баталгаа засвар үйлчлээ сэлбэг хангамжтай ийм үйлдвэрүүд сонгон ажиллаж байгаа юм аа. За манай компани үндсэн үйл ажиллагааны 3 чиглэл гэх юм бол хөдөө аж ахуйн техникийн импорт худалдаа, сэлбэг хэрэгслийн борлуулалт, 3 дугаарт нь засвар үйлчлэгээний чиглэлээр ажилладаг ийм төвхтэй юм аа. Агромаш Тех компанийн үйл ажиллагааны үндсэн 3 чиглэлийн талаар тодруулбал. Техникийн худалдаа 2008-аас 2014 онуудад 16 нэр төрлийн 715 ширхэг техник тоног төхөөрөмжийг Монголын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд нийлүүлснээс гадна 2009 онд Монгол улс ба Оросын холбооны улсын банк хоорондын зээлээр трактор 193 ширхэг, үр тарианы комбайн 40 ширхэг, үр тарианы сийрүүлэгч 30 ширхэг тус нийлүүлсэн байна. Эдгээр техник тоног төхөөрөмжийг Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад улс, Беларусь, Казахстан, Украин зэрэг улсуудаас нийлүүлсэн бөгөөд Оросын холбооны улсын Россельмаш комбайны үйлдвэр, Клевер өтрмийн болон хадлангийн тоног төхөөрөмжийн үйлдвэр, Сибзавод Агро, Эл Агро, Омичка үрлэгчийн үйлдвэр, Кирвин тракторын үйлдвэр, Саад хөрс боловсруулах техникийн үйлдвэр, Украины Сельхоз машин будаа цэвэрлэгчийн үйлдвэр, Бердянские жатки ангилан хадагчийн үйлдвэр, Бүгд найрамдах Хятад улсын YTO тракторын үйлдвэр зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны дилер компанийн эрхийг аван ажиллаж байна. Сэлбэгийн худалдаа. Агромаш Тех компани үүсгэн байгуулагдсан цагаас харилцагч нараа хамгийн хямд, хамгийн чанартай сэлбэг хэрэгслээр тасралтгүй хангах бодлого барин ажиллаж байгаа бөгөөд жилдээ тэрбум орчим төгрөгийн сэлбэг хэрэгслийг Оросын холбооны улс, Беларусь, Украин, Бүгд найрамдах Хятад улсаас хөдөө аж ахуйн зах зээл нийлүүлдэг. Тех сервисийн үйлчилгээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн техникийн баталгаад засвар, мэргэжлийн түвшний засвар үйлчилгээний хэрэгцээг хангах зорилгоор мотор болон агрегат засварын хэсэг, механик цех, түлшний аппаратурын цех, мужаан цех гэсэн 4 хэсэгт ажиллаа хийгүүлж байгаа бөгөөд шинэ трактор комбайн, хөдөө аж ахуйн машин техникийг хүлээж авч угсрах худалдахын өмнөх үйлчилгээ хийж борлуулалтанд бэлтгэх,
баталгаат хугацаанд засвар үйлчилгээ хийж гүйцэтгэдэг. Бид YTO групптэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан засвар үйлчилгээний төвийг 2015 онд ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна. 2008 оноос хойш одоо газар тариалан үйлдвэрлэлд Агромаш компани оруулж ирж байгаа техникүүд бол техник технологиг сайжруулсан. За ер нь явуултыг хэмнэсэн, нэг явуултаар олон үйлдэл хийдэг ийм техникүүд орж ирсэн. Жишээлбэл лидер дөрөв авахч байна. Энэ нэг удаагийн явуултаар 3-4 давхар үйлдэл хийж хөрсний хогромол уран шим одоо суралт хийгээ зогсохгүй. Хөрсийг одоо нэвтрүүл тэгшилдэг ийм ажиллагаа хийдэг. За мөн Агромаш компани оруулж ирж байгаа SS омшхо үрдэгч байна. За энэ бол одоо SS 2.1 үрдэгч дээр үеийн бидний хэрэгжилж байсан SS 2.1 үрдэгчээс бол одоо олон одоо зүйл давуу талтай нэг үйлдэл одоо 4 үйл ажиллагаа хийдэг. За энэ үрэлдэг, мөн туузлаж, тариагаа цацдаг. За өртөө хамт бордоо хийдэг. Тэгээд хогромлоо устгадаг. За дараа нь бол одоо болдож нэвтрүүлдэг ийм үйл ажиллагаа хийдэг үрдэгч. За мөн одоо Агромаш тех компани оруулж ирдэг чиргүүлийн жаатах байна. За энэ жаатах нь 22 сая төгрөгийн үнэтэй. Яг ийм адилхан жаатхыг Америк Канадаас авъя гэх юм бол 100 гаруй сая төгрөгийн үнэтэй болдог. Бид чинь нэг ийм л муу зуршилтай улсууд л да. За энэ нэрээсээ мундаг юм байна. Энэнийг л аваад хэрэглээд байвал тариа ургаад байх юм байна гэж ингэж ойлгодог. Ийм юм бол байдгүй. Ерөөсөө тариа ургана гэдэг бол угаасаа л тэр тариалтын тухай технологийн асуудал, тэр хөрс судалсралтын тухай асуудал, энэ бүгдийг тухайн орны нөхцөлд тухайн газартаа зохицуулж хэрэгжилж ажил одоо өндөр ургацыг авдаг ийм мэдлэлтэй. Тариаланч бидний эдийн засгийн боломж тааруулхан байгаа өнөө үед Агромаш техникийн оруулж ирж байгаа энэ хин дүнтэй энэ жаатг бол нэг хэсэгтээ л бидний одоо шаардлагыг биелүүлж зорилгыг одоо зорилгонд нийцсэн ийм технологи гэж ингэж үздэг юм аа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хамтарсан үдсгэлэн сургалт. Төвийн бүсийн засвар үйлчилгээний төв байгуулах төсөл 2010. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд зүтгэх хүчний техникийн мотор, явх банг, гидросистемийг бүрэн онцлох иж бүрэн багж хэрэгсэлтэй болж үр тарианы 2 комбайн, 3 дизель хөдөлгүүр, 2 үр тарианы сийрүүлэгчийн оншилгоо иж бүрэн засвар үйлчилгээг хийлээ. Мөн явуулын засвар үйлчилгээний оншилгоо хийх багжаар тоноглогдож 5 аймгийн 16 компанийн эзэмшлийн трактор комбайнын явуулын оншилгоо хийх үйлчилгээг үзүүлсэн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт сургалт. 2010-аас 2011 онд 8 аймгийн 460 гаруй хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд 5 удаагийн уулзалт сургалт зохион байгуулсан. Энэ сургалтаар хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цаг үеийн мэдээлэл солилцож, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж болон хор бордооны хэрэглээний талаар зөвлөгөө өгсөн юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан үдсгэлэн худалдаа. 2011 оны 4-р сард Агротех Монгол 2011 олон улсын үдсгэлэн худалдаанд ерөнхий ивент итгэгчээр хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч харилцагчдаа техник үйлдвэрлэгч орнуудын орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй танилцууллаа. Агромаш тех компани борлуулалтын сувг гэх юм бол Дархан уул аймагт сэлбэгийн техник болон сэлбэгийн худалдаагаа эрхэлж байна. Улаанбаатарын даагуурай зах дээр бид нар 98 дугаар павильоны дэлгүүрт сэлбэгийн худалдаа мөн эрхэлдэг байгаа. Төв аймгийн болон Хөвсгөл аймгийн ер нь асгадмал байгаа орон нутгийн харилцагч нутаан зориулаад бид нар явуулын худалдааг 2-3 удаа амжилттай зохион байгууллаа өнгөрсөн хугацаанд. Жил болгон манайхтай хамтран ажиллаж харилцдаг 500 гаруй тариаланч харилцагч нар байдаг. За эдгээр хүмүүстэйгээ бид байнгын хөнгөлөлтийн урамшууллын систем, бэлэн мөнгөний урамшууллын систем, бөөний урамшууллын систем гэх мэтлэн төрөлхтөөрийн арга хэрэгслэр тариаланчтай аль болох хямд үнэтэй тархад сүргэнтэй сэлбэг хэрэгслэр үйлчлэх ийм бодлого баримтлан ажиллаж байгаа юм аа. За манай цайд мөгөөж компани Агромаш тех компанитай одоо анх байгуулагдсанаас хойш байнга хамтан ажиллаж байгаа. Энийхээ үр дүнд бид нэр бол одоо бүтэн жилийнхаа сэлбэг металлыг энэ компаниас авдаг. Сүүлийн үед энэ компаниас бол би өтөрний компани шинийг авсан.
лидер 8.5 сэрүүлэгч нэг шинийг авч дүүжин жаатаг, англигийн жаатаг шинийг авч парк шинжилт хийж байгаа. Парк шинжилт хийснээс одоо манай газ тайлангийн өв төрний үйл ажиллагаанд бол одоо эергээр цаг хугацаанд одоо тариа хураалтаа хурааж авах, уран шаан сайн хийх энэ бол маш их үр дүнтэй байгаа. За энэ компани өөрөө нийгмийн хариуцлага бол одоо энэ байгууллагт үйл ажиллагаа явуулсан жилүүдтэй нэлээд хариуцлагатай гараа хийсэн гэж ойлгодог. Одоо 20 гаруй хүнийг ажлын байраар хангаад ажил төрлийн үйлдвэрлэлд эрхэлдэг нийт компаниудын хэмжээнд цалин хөлс нийгмийн албан жуулчлалыг явуулахын зэрэгцээгээр улс орныхоо хүнс үйлдвэрлэх, Улаанбаатар үйлдвэрлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиг нэвтрүүлэх үндсэн үүргээ бол тодорхой хэмжээнд сайн биелүүлсэн гэж ингэж ойлгодог. Одоо бидний энэ ажлын үр дүн өөрөө нийлүүлсэн техник хэрэгсэл эрчимтэй явж байгаа газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаагаараа батлагддаг юм аа. Монголын хүнс үдэ аж ахуйн үйлдвэрийн яам болон Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтраад энэ уран шаас ургац гэсэн юм төсөл хэрэгжүүлж 2 жил хэрэгжүүлсэн байгаа. Энэ маань одоо нэлээд үр дүнтэй нийгэм олон нийтийг хамарсан ийм арга хэмжээ ажил нэвтрүүлэг болсноороо их давуу талтай. Энийгээ бид үргэлжлүүлнэ гэж ингэж бодож байгаа. Энэ нэвтрүүлгээрээ бид сүүлийн үеийн техник технологиг нэвтрүүлэх, тэрний үр дүнг харуулах зорилго тавьсан. Энэ маань бол их олон тариаланчид, механикчуудыг хамарч нэлээд үр дүнгээ өгсөн ийм үйл ажиллагаа болсон. Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжийн ашиглалт технологийн гормын дагуу өндөр бүтээмжтэйгээр ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулах, олон нийтэд таниулах зорилгоор уран шаас ургац улсын уралдааныг санаачилж Монголын үндэсний олон нийтийн телевиз үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулсан. Энэ уралдаан нь Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжил, дэвшил, алдаа оноог илүү дутуугүйгээр олон нийтэд түгээж тэнд ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжийг технологийн гормын дагуу өндөр бүтээмжтэйгээр ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг тодруулан газар тариалангийн салбарын анх мод дунд залуу үеийн төлөөллийг хамруулж чадсанараа илүү үнцэнтэй, илүү хүртээмжтэй болсон юм а. Уг нэвтрүүлгийн туршид газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлог хэв шинжийг агуулсан үг өгүүлбэрийг олон нийтэд ойлгомжтойгоор шийтгэж тайлбарлаж байсан нь бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуус танин мэдхүйн чухал ач холбогдолтойгоос гадна тухайн салбарт тулгамдаад байгаа хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Уг нэвтрүүлгийн хүрээнд энэ салбарын ажил мэргэжилдээ дурлаж ажиллах хүсэл эрмэлзэлтэй болсон олон залуус бий гэдэгт итгэлтэй байна. Агромаш тех компанитай Монголын үндэсний олон нийтийн телевиз тэр дундаа уран бүтээлийн 1-р нэгдэл нийгмийн эдийн засгийн нэвтрүүлгийн редакц бол 2 дахь 3 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бидний одоо хамтын ажиллагаа бол тариалан эрхлэгчдийг дэмжих төсөл дээр бид одоо хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Нэг талаасаа одоо натар газрыг эзэмших, тариалан эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчтэй одоо чадварчуулах энэ ажлыг бол бид нар үндэсний олон нийтийн телевиз нэвтрүүлгийнхаа бодлогоор хийх нь зөв юм. Үүн дээрээ бид нар хамтран ажиллагчаараа Агромаш тех компанитай одоо хамтарч ажиллаж үндэсний үйлдвэрлэгчийг чадварчуулах дээр одоо энэ төслийн маань дэмжээч гэсэн одоо анхны саналыг тавьжсэн. За энэ санал санаачлагыг Баярхүү захирал маань ч гэсэн бас өөрөө удаан хугацаанд бодож авсан юм байна лээ. Тэгээ одоо яг одоо миний хүсэж авсан ийм санал санаачлаг байна. Энэ төсөл дээр бид нар хамтарч ажиллая. За энэ төсөл дээр бол зөвхөн одоо энэ газар тариалангийн чиглэлээр удаан туршлагатай ажилласан компаниудаас гадна дөнгөж одоо энэ чиглэл рүү одоо бизнесийнхаа гарааг эхэлж байгаа залуучуудыг бид нар оролцуулъя. За тэднийг мэрэгшүүлъя. Энэ телевизийнхаа нэвтрүүлгээр дамжуулаад төсөл нэвтрүүлэгт маань оролцож чадаагүй ч гэсэн газар тариалангийн одоо бизнес эрхэлж байгаа энэ одоо газар тариаланчдаа бид нар зөв зүйтэй мэдээлэл өгч зөвлөгөө өгч явах нь зүйтэй юм аа гэсэн энэ санал санаачлага дээр нэгдсэн юм аа. Ингээд бид нар уран шаа сургац 2012, 2013 гэсэн төслийг одоо 2 жилийн хугацаанд хамтдаа хийсэн. Бид нар энэ хамтарч ажилласан 2 жилийнхаа хугацаанд энэ одоо 50 гаруй цуврал нэвтрүүлгээрээ бид нар газар тариалан эрхлэгчдийг чадварчуулах, тэднэд одоо үнэтэй зөвлөгөө өгөх ийм одоо өндөр ач холбогдлыг одоо бид нар нэвтрүүлгээрээ дамжуулан гаргаж чадсан гэж бас уран бүтээлчдийн зүгээс боддгийн. Ингээд 5 жилийнхаа тэмдэглэж байгаа Агромаш техийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё.
Агромаш Техийн 5 жилийн хугацаанд 2011 оны Дархан уул аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг менежменттэй байгууллага. 2012 оны шилдэг компанийн засаглалтай байгууллага шагналав. 2013 он Дархан уул аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг энтерпренеур шагнал. Хүн нөөцийн эмээн саятаас санаачлан зохион байгуулсан Best of Mongolia 2013 салбарын шилдэгүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах үйл ажиллагаанаас 2013 оны шилдэг тоног төхөөрөмжтэй байгууллага шагнал. Татварын ерөнхий газрын тэргүүн дээд шагнал хөх дэвтэр. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2013 оны топ 150 зэрэг шагнал урамшууллын эзэд болжээ. Энэ 2014 оны 5 жилийн энэхүү арга хэмжээг бид нар бас багагүй хугацаанд бэлдлээ. Энэ хугацаанд бид нар бас хэд хэдэн дөрвтэй ажлуудыг хийсэн юм аа. Хамгийн түрүүнд бид нар газар тариалангийн техник технологи орж ирдэг компанид бас анхдагч болж автомашины суглаат хонжиртай борлуулалтын аян зарлаа. За энэ аянд нийтдээ 21 аздан шалгархаас давхартаа үг тоогоор 11 аймагаас 18 тариалагч маань бас суглаат худалдааны хонжирын эзэн болж шалгарсан бас бидний бол бас бахархалтай бас үр дүнтэй ажил болсон гэж ойлгож байна. Суглаат худалдааг Агромаш Тех компанийн төв байр болон Дархан уул аймаг дахь Агромол 1 дэлгүүр, мөн Улаанбаатар хотын Даагүрийн техникийн зах дээр байрлах Агромол 2 дэлгүүрүүдээр явуулж нийт 228 харилцагч 1244 ширхэг суглаа авч оролцжээ. Суглаат худалдааны явцад Сэлэнг, Булган, Төв, Дархан уул аймгийн харилцагч байгууллагуудаас 500 мянган төгрөгийн засвар үйлчилгээний эрхийн бичгийн азснаар 12 компани, 1 сая төгрөгийн сэлбэг авах эрхийн бичгийн азснаар 6 компани, 3 сая төгрөгийн азснаар 2 компани тус тодорсон бол супер шагнал болох Цоошин спорт загварын суудлын автомашины эзнэр Сэлэн аймгийн сайхан сумын өнөр булагтай компани тодорлоо. За хоёрдугаарт нь бид нар газар тариалангийн үйлдвэрлэл эрх сартаанд зориулж мэдлэг сургалт чиглэлийг мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор YTO үйлдвэрээс холбогдох инженерүүдийг намжирч тракторынхаа ашиглалтын хялбарчлсан зааварчилгааг өгөх байдлаар сургалт зохион байгууллаа. За мөн 5 жилийн ойтой холбоотойгоор бид нар төрөл бүрийн жижиг урамшууллын хөтөлбөрүүд янз янзын олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж бас тариалагдсан зөвлөгөөнийг хамтар зохион байгуулах харилцагч нар зориулсан үндэслэл худалдаанд ихтэй оролцох байдлаар ингэж одоо тариалагдсан харилцагч бүхэндээ бас аль болох ойртох чиглэлээр бас нэлийн ажлуудыг хийсэн ийм он боллоо. Агромаш Тех компани хамт олон Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийг ирээдүйг харсан ийм бодлого чиглэлийг баримтлахыг одоо үйл ажиллагаанд мөрдөхийг бас зорддог. Ер нь бол одоо газар тариалангийн үйлдвэрлэлд ямар одоо хүчин зүйл хэрэгтэй вэ гэхээр бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ийм хоёр чиглэлээр ажиллах ёстой. Яагаад гэвэл бид нар одоо дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний ийм газар тариалангийн үйлдвэрлэлийг явуулах ёстой. За манай Монголын газар тариалан бол өөрөө нэлээд өвөрмөц. Яагаад гэвэл байгаль цагуурын эрсдэл нэлээд өртөмхэй. Дээр нь одоо байгалийн энэ газар тариалангийнх нь өөрийн онцлог, хөрс цагуурын онцлог нь бол бас нэлээд онцлогтой. Тэгэхээр одоо яг энэ чиглэлдээ тохирсон техник технологиг Монгол улсдаа нэвтрүүлэх. За бүтээмж гэдэг энэ одоо нэр энэ одоо үйл ажиллагааг бол бусад одоо уул уурхайн салбар, барилгын салбарт одоо асуурттай хөгжиж шүү дээ. Одоо манай Монголд хараад байгаа. Тэгэхэд яг энэ одоо өсөлтийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байгаа. За дээр нь бол одоо энэ ажлагчдынхаа ур чадвар, түүний дотор техникчдийн ур чадвар, хөдөө аж ахуйн газар тариаланд ажиллаж байгаа инженер механикийн ур чадварыг дээшлүүлэх чиглэгдсэн цогцлбор арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд энэ яам холбогдох байгууллагуудтай хамтарч цааш зохион байгуулж ажиллах болно. Ийхүү Агромаш Тех компани нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн шилжилтийн торгон агшинд Монголынхон одоо болон ирээдүйг бүтээлцэн амжилтаар дүүрэн он жилүүдийг өгтөн золгосоор байна.